За сайн бацхан ээлжид бичлэгтэй тавтай морил. За өнөөдөр та бүхэндээ алдуул сүнснүүдийн хот номыг ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. За номын эхлэлд Саймон ээжийнхээ гэрийн гадна хөөгцөн байдлаар гардаг. Ээж нь Саймоны ховсонд тухайн үедээ ороод итгэсэн боловч Саймоны ховстол гарсны дараа хүүгээс цус орогч болсон гэдгийг сандаг. Ингээд хүүгийнх нь арсыг нөмөрсөн чөтгөрийг дахин гэртээ оруулахгүй тулд гэрийнхээ хаалганы гадна баахан рүүний тэмдэг шиг чөтгөрийг хөөх зан үйлийн тэмдэглэгээнүүдийг тавьсан байдаг. За хамгийн хачирхалтай нь тэрхүү тэмдгүүд нь Саймонд үйлчлээд Саймон гэрийнхээ хаалганд ч гараа хүргэж чаддаггүй. За ингээд ээж нь бол түүнийг хөөснөөр Саймон эргээд ор хоронгүй оочо хайггүй болж хуурж байгаа. Мэдээж энэ Каины тэмдэгтэй холбоотой гэж ойлгож болно. За Клэригийн хувьд гэх юм бол хүрээлэнд Клавд шүүгдээд байж идэг. За Джейсиг алга болсноос хойш болол Клав Клэриг үхлийн ил дээр үннийг нь хэлүүлж шүүсэн. Бүхэл бүтэн 14 хоногийн турш Клэри байцаалт өгсөн байгаа. За үхлийн илдийг байрч шүүгдэхэд бол маш их өвддөг гэж гардаг. Тэг Клэри бүхэл үннийг бол олон түмэнд дэлгэсэн байдаг. Жишээлх юм бол Разел сахисан тэнгэрийг дуудсан. Тэгээд Джейсиг аврахыг түүнээс хүссэн зэрэг бүх зүйлсээ тооцсон байдаг. За тэгээд яг одоогийн байдлаар болохоор Клав шүүхийн шийдвэр гаргаж идэг. За тэгээд шийдвэрээр болохоор Клэрийг шийтгэж болно, эсвэл өршөөж болно. За мөн Джейсиг үргэлжлүүлэн хайх хэсгээ олс шийдэх гэж байдаг. За ингээ Изабель Клэрийг хоёр гуниглаад хоёр талд жаахан бие бинээ хараад сууж исэн чинь Алик ороод ирдэг. Тэгээ Аликийн хувьд гэх юм бол Клав шийдвэрээ гаргасан, Клэрийг өршөөгцөн гэж хэлдэг. Тэгээ жаахан санаа амраад байж байтал гэхдээ Клав маш том асуудал гарсан учраас Джейсиг хайх ажиллагааг хумсан гэж гардаг. Өөрөөр хэлбэл Джейсиг хайхыг бол хоошин тавьсан гэсэн үг. Ямар асуудал гарсан бэ гэхээр дэлхийг хамгаалдаг хэд хэдэн газрууд байдаг. Тэр газрууд цоорхоо үсээд тухайн цоорхоонуудаар нь маш олон чөтгөрүүд дэлхийд орж ирж байгаа. За ийм учраас тэрхүү чөтгөрүүдийг устгах илүү том ажилд анхаарлаа хандуулах ёстой гэж үзсэн учраас Джейсиг хайх өргөн хүрээний ажиллагааг бол зогсон байдалд оруулсан байдаг. За энд бол Клэри маш их шаналдаг. За Клэригийн хүзүүнд болохоор нэгэн хонх байдаг. Тэр нь юу гэвэл Фэри хатны өөрийн өөрчлөгч зарц охин болох Кайлигаар Клэрид өгүүлсэн хонх юм аа. За тэр хонх нь яадаг хонх вэ гэх юм бол шидэд хатан надаас тусламж гуйхыг хүсвэл энэ хонхыг дуугаргаарай гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нэгэнд Клав Джейсиг хайхыг зогсоох гэж байгаа юм бол Клэрид хандах нэг л газар нэг л хүн элсэн, тэр нь шидэд хатан. За мэдээж энэ бол маш эрсдэлтэй. Фэричүүд хизээч зүгээр л хүнд тусалдаггүй. Заавал хариу нэгдэг гэдгийг бол мэдчихэдэг. За ингээд Алик, Изабель, Саймон, Клэри дөрөв Фэригийн шидэд ордон руу очихоор болдог. За ингэхдээ дөрвөлээ зэрэгцэж зогсож байгаад Клэри өнөөх хонхоо дуурангууд яг портлоор нисэж байгаа юм шиг шууд шидэд ордны газар нутаг руу ордог байгаа. Ингээд шидэд хатанд бараалхдаг. Тэг Клэри Джейсиг олоход таслаач, бидэнд таслаач гэж хэлэхэд хариуд нь нэгэн болцол тавина. Тэрний юу вэ гэхээр Фэри хийцийн хос бөгж. За энэ хос бөгж болохоор хүрээлэнгийн номын сангийн хоёр давхарт ховор нандин эрдэнэс хадгалдаг шилэн хоргонд байдгийн байна. За энийг биднэрт хулгайлж авчирч өгөө гэж хэлдэг. За ингийн болвол би чам таслан Джейсиг олоход таслаа. Гэхдээ Джейсиг чи олсон ч гэсэндээ урдных шиг нь байхгүй болов уу гэж хэлдэг байгаа. За тэгээд Клэри болвол мэдээж Джейсиг олж л байвал яасан ч явах гэж бодоод саналыг нь хүлээн зөвшөөрнө. Ингээд хүрээлэнгийн номын саналаа очдог. Тэгээ номын саналаа очоод хоёр давхарт нь гараад яг нөгөө шилэн хоргыг нь стилигээрээ нээгээд хос бөгжийг хулгайлах гэж байтал доор нь хүмүүс дуурна. Клэри айгаад ч доошоо нуугдаад хөвцсөн чинь маш танил хоолой сонсогдог. Тэр нь хэний хоолой байсан бэ гэхлээр Джейс. Джейс Себастьяны хамт
хүрээлэнгийн номын санд гинтл газраас ургасан мэт гараад ирдэг. За тэгээд тэр хоёр хүрээлэнгийн номын сангаас нэгэн ном хулгайлдаг. Клэр бүр амьсгаад өгч Джейсийг хардаг. Тэгсэн чинь Джейс хин нэгний иргэшээлд ороод зовж зүдэрч байгаа биш. Яг л өөрийнхөө байгаа юм шиг маш аз жаргалтай, хөгжилтэй, бас Себастьянтай яг л ах дүүс шиг жоок хийгээд явж идэг. Энэ нь Клэрид бараг цохоод авсан юм шиг маш хүнд цохилт болоод Клэри бүр нулимстайгаа хутгалтаад найзууд руугаа ирдэгэ. За тэгээд найзууд нь болохоор Клэрийг хүлээгээд нэгэн толгод дээр байжсэн. Тэгээд тэр толгодоосоо уг нь Фэригийн газар нутаг руу явах ёстой байж л дээ. Гэхдээ Клэригийн хувьд шууд бодлоо өөрчлөөд нэгэнд Джейс хаана байгааг, ер нь Джейс амьд байгааг, зүгээр байгааг мэдсэн учраас заавал Фэричүүдээс тусламж гуйх шаардлагагүй гэж хэлдэг. Тэгээ Изабеллийн хувьд гэх юм бол ер нь итгэдэггүй. За Джейсийн хувьд ямар нэгэн төлөвлөгөө байгаа баха. Тэгээ зүгээр жүжиглэж байгаа баха гэж хэлсэн боловч Клэри Джейсийг хинээс ч илүү мэддэг. Джейс жүжиглээгүй гэдгийг Клэри мэдчихсэн байдаг. За ингээд тал тийшээ салаад явна. За Алиг хувьд гэх юм бол Камилтай уулзгаар явдаг. За Камил болохоор Алигт Магнус Алиг хоёрыг хэрхэн үрд мөнхөд эсвэл насан туршдаа хамт амьдарч болох вэ гэдэг нууцыг хэлж өгнө гэж Алигт амласан байсан. Тэгээ Алиг тэрийг нь мэдгээд Камилтай уулзгаар явдаг. Харин Саймон Рафаэлтай уулзгаар явдаг. За ингээд Рафаэлийн хувьд гэх юм бол Саймоноос нэг зүйлийг хүсдэг нь юу вэ гэвэл чи миний хувийн бие хамгаалагч болооч гэж хүсдэг байгаа. Мэдээж Саймон үнийг эсэргүүцнэ. За энэ угаар Клэри гэртээ очиод гуниглаад тэгээд унтах гэж байдаг. Тэгээд үнэхээр юу болоод байгааг бол Клэригийн хувьд бол бүр бодохыг ч ойлгохыг ч хүсдэггүй. Тэгээ унтчихсэн чинь нэг хүлцсэн нууран дээр хар далавчтай сахиусан тэнгэр, цасан цагаан далавчтай сахиусан тэнгэрийн далавчтай хоёр хүүгийн талаар зөөдлээд сэрсэн чинь өрөөнд нь Джейс байж идэг. Санамаад тэгээд Джейс Клэрид хэлэхдээ хоёлаа хамт явъя. Би чамайг санаад байна. Чи надтай хамт яваач гэж хэлж гуйдаг байгаа. Тэг Клэри Джейсээс чи юу хийгээд байгаа юм бэ? Хаана байгаа юм бэ? Чи хин нэгний иргэшээлд орсон гэдгийг мэдэж гин үү? Себастьян чинь чиний дүү Максыг алсан шүү дээ гэж хэлэхэд Джейс нэг сонирн болсноо. Буцаа зүг зургалангуудаа тэр зүгээр л осол байсан юм а гэж хэлдэг. Ингээ байжсэн чи гадаас Себастьян ороод ирнэ. За тэгэнгүүтээ Джейсийг чи юу хийгээд байгаа юм бэ? Хурдан явъя. Чимний дүүг яагаад хорлоод байгаа юм бэ гэж хөөдөж өмдөл би нэгээ жоок хийгээл байждаг. За тэгээд тэгсэн чинь Джейс за одоохон би Клэрид яриад чи түр гараад хүлээж идэх үү гэсэн чинь Себастьян заагээ гардаг. Тэгээ Джейс Клэри хоёр гараа Клэри зүрх сэтгэлтэйгээ тэмцэлдээд Джейсийг маш их сансан байгаа штэ. Бүр тэврээд үнсмээр байгаа. Гэхдээ Джейс өөр хүн гэдгийг мэдчихэж байгаа учраас бие бариад байж идэг. Тэгсэн чинь галтгоонд аяг хагарагчмээ сонсогдоод Клэри Джейс хоёр хойлоо гүүгээд гарсан чинь Себастьян ээжээр нь өөдөөдөөсөө хараад байж идэг. Тэгээ ээж нь Себастьян руу бүр хутга шиддэг байгаа. Тэгсэн чинь Себастьяныг ингээд жоохон шүргээд өнгөрсөн. Тэгсэн чинь Себастьян хацраас нь жоохон цус гарсан чинь Джейсийн хацраас бас цус гардаг. Сайн баад. Тэгээд Клэри бодохдоо энэ хоёр зөвхөн оюун бодлороо нийлээг юм байна. Би мах бодно хүртэл нэг нь өвдөл нөгөө нь өвддөг, нэг нь шаналвал нөгөө нь шаналдаг болж холбогдсон юм байна гэдгийг ойлгож ухаарч авдаг. За тэгсэн чинь Люк буу аваад гараад ирдэг. Тэгээ шууд буудах гэж байтал Себастьян шууд хутгаар Люкийг хутгалж орхиноо. За тэгээд Джейси гэх юм бол Себастьяныг аваад тэгээд тэр хоёр бүгжөө эргүүлээд алга болдог. Тэгээд мэдээж Люк хутгалуулсан учраас сүргийнхнийг нь дуудаад тэгээд имжлэх гэж хийж гин. Уг нь бол хүн чанд маш хурдан эдгэрдэг боловч Люкийг ямар хутгаар хутгалсан бэ гэхлээр чөтгөрийн металл гэж юм байдаг юм байна л да. Тэр нь болохоор ингээд ерөөсөө эдгэрдэггүй. Тэгээ бүр ингээд тэр чөтгөрийн металл нь бидэнд авах гэж орлох тусам цаашаа ингээд шигдэд байдаг гинэ. Тэгэхээр энийг ингээд эдгэх аргыг Predator Lopes-ийн ахлагч Скот мэдэж магадгүй гэж Магнус хэлдэг. Тэгэхээр Мая болон Жордан нар
Претер Лопесын төв байрлал очоод Скоттоос Люкийг эмчлэх тосыг авчирч Люкийг эмчлэхээр болдог байгаа. За түүнийгээ ч гэсэн хийдэг байгаа. За Клэри Жослин хоёрын хувьд гэх юм бол баг зэрэг хувцас аваад Люкийн гэрээс явдаг. За тэгээ Люкийн гэрээс яваад Магнусынд ирж толгой хорогдноо. Яг тэгвэл Люкийн хувьд Джейс заавал дахиж ирнэ гэдгийг мэдчихсэн. Тэгээ Джейс Клэрийг авахгүй заавал ирнэ гэдгийг мэдэж байсан учраас охиноо нуух гэж Магнусийн гэрт аваатсан гэсэн үг. За энэ хооронд бол Клэри Жослин хоёр бол хоорондоо муудалцсан. Жослин бол Джейсийг бол одоо нэгэн дөнгөрсөн, түүнийг аврах арга байхгүй гэж хэлээд Клэри та яаж тэгж хэлж чадчихна? Би Джейсийг хизээч орхиж чадахгүй гэж хэлээд тэгээд хаалгаас аваад өрөөнд орноо. За ингээ Клэри ээжтэйг муудалцсан учраас ерөөсөө юу ч хийхгүй цуугаад ээж чадахгүй. Тийм болохоор нэгэн төлөвлөгөөг дотроо боловсруулангуудаа портал хаалгаар Такид очдог байгаа. Таки бол зоогийн газар шүү дээ. Тэгтээ хинтээ уулзгаж очдоггүй вэ гэхээр Саймонтай уулзгаж очдог байгаа. За тэгээ Саймон Клэри хоёр Такид уулзаа сууж идэг. Тэгээд Клэри яг үнийг хэлэхэд нөгөө нэг Феригийн хийцтэй хос бүгжийг хулгайлчихсан байдаг. Тэгээ нэгийг Саймонд нэг нь өөртөө авч үлдээ. Тэгэнгүүтээ тэр бүгжөөр холбогдоод би бинтийгээ ярьж болно гэдгийг тайлбарладаг. За тэр бүгжийг хойлоо зүүсэн байх юм бол зөвхөн оюун бодолтой Саймон Клэри гэж дуудангууд би бинийгээ сонсоод ярих боломжтой болдгоо гэж ойлгож болно. Тэгээ Саймон мэдээж Клэригийн төлөвлөгөөг эсэргүүцдэг. За Клэригийн төлөвлөгөө нь юу гэхээр Джейстэй хамт явах. Джейс Липстийн хоёртой хамт яваад юу хийх гэж байгааг нь олж мэдээд энэ бүгжөөрөө дамжуулаад Саймонд хэлээд мэдэгдэх байсан. Тэгтээ Клэри мэдээж хүний үгэнд орохгүй шийдсэн л бол шийдсэн гэж хэлнэ. За Клэри Люкийн гэрт очоод гаднах шатан дээр нь суугаад өглөө болтол хүлээдэг. Яг тэгвэл Джейс тийшэл заавал авах гэж эргэж ирнэ гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдчихсэн. Тэгээ яг нар гараад Клэри ирэхгүй бахтаа гэж бодоо байжсэн чинь Джейс хурж ирээд Клэрийг аваад явнаа. За Джейс Себастьян хоёрыг хаана байгааг ерөөсөө ингээ газрын зураг дээр шидэд мөрдөгч хэрэглээж ерөөсөө олж чадаагүй. Яагаад гэх юм бол Джейс, Себастьян, Клэри 3 маш нууцлаг нэгэн газарт байж байна. За нэг дараа нь тайлбарлая. За Жослин гэх юм бол охинтойгоо муудалсны дараа охиныгоо ерөөс ийж явна гэж бодоогүй байсан. Тэгээ маргааш нь Изабелтай хамт төмөр эгч дүүс гэдэг газар руу очихоор болдгоо. За төмөр эгч дүүс гэдэг нь сүүдрийн ангуучдын бүхэл зэрэг зэвсгийг дархалдаг тийм мөнх настай эгч нар байдгийм байна. Чимээгүй ахын дүүсийн эмэгтэй хувилбар гэхдээ гол ажил нь болохоор зэр зэвсэг хийх. Тэгээ зэр зэвсгийг яаж хийдэг вэ гэхээр атмос гэдэг металлаар хийдэг юм байна. За энэ металлаар хийсэн зэр зэвсгэл чөтгөрийг алдаг, ангуучлахад хэрэг болдог юм байна л да. За тэгсэн Саймон, Рафаэлтэй, Клэритэй уулзчаад гэртээ ирдэг. Тэгсэн чинь Саймоны орон дээр нь нэгэн зурус байдгаа. Тэр нь Изабелийн зурус. За Изабелийн хувьд хэм бол Саймонтай уулзгаад Саймоныг гэрт ирсэн чинь Жордан л байж идэг. Тэгээ Жордан Саймоныг байхгүй гэж хэлсэн чинь Изабель жоохон хардаад Клэритэй хардаад идэг. Яг хэм бол Клэри Джейсийг алга болсноос хойш Саймоныг дэрэгдээс өрөөсө холтуулга болсон. Гэтэ Изабель өөрөө ингээ Саймоныг Клэри рүү явуулсан мэт л да. Чи хажууд нь байж туслаа гэд. Тэгээд Клэри Саймон хоёр үргэлж нэг гэрт хамт хондог. Гэтэ юу ч ихгүй л хондог л да. Тэгээ багаасаа өөр төрөндөө ороод өсчихсөн найзууд болохоор зүгээр л найзууд учраас би бинийгээ тайвшруулад зэрэгцээл хөвтэйл унтдаг байгаа. Тэгээ үүнд нь болохоор Изабель мэдээж эмэгтэй л хүн болсон жоохон хардаад, гомдоод, шарлагаад Саймон надад хайргүй байхаа одоо хүртэл Клэрид хайртай байхаа гэж боддгоо Жорданд хэлдэг. За тэгээд Жордан Изабель текила өгөөд Изабель текиладаа бараг согтоод тэгээ байж идэг. Тэгээд Саймоны өрөөнд унтах гад байж идэг. Тэгсэн чинь гинт Майя хүрээд ирдэг. Тэгээ Майя хурж ирэнгүүтээ Претер Лопес руу Люкийг имжлэх тос авахар явах хэрэгтэй гэж Жорданд хэлээд Изабель болохоор маш яралтай чамайг Магнус ирээрээ гэж хэлсэн шүү гэд Изабель Магнусын гэрлүү явсан байдгиймээ. За Майя Жордан хоёр бол түрүүн дээр дурдсан нөгөө төв барилга очоод тос авчирхаар явсан байдаг шүү дээ. За энэ үед бол Майя Жордан хоёр бол хосууд болдог байгаа. За ингээд Саймон шүүн дөрөвд баг 2
цаг өнгөрч яхад гэртээ ирсэн чинь хинч байхгүй. Тэгээ Изабель дэрэн дээр нь зураг сүлдээчихсэн. Тэгээ Саймон чи надаа одоо маш их хэрэгтэй наа. Тэгээд чи Магнусын гэр түрээд ирээжээ гэж хэллэг. Тэгээ Саймон тэр зурвсыг ингээд шууд гарнаас алдуураад унаж байгаа хгүй. Тэгээд тэр зурвс нь гарнаас нь алдуураад шаланд унахаас өмнө ерөөсөө доошоо шууд шатаар гүүгээд Изабель руу очиж идэг. За ингээ Изабель руу очиад тэгээд тэр хоёр амар хөөрхөн Саймон Изабель үлгэр уншиж өгч мөгөөд романс үүсгээд хамтдаа гоё унтдаг байгаа. За ингээ өглөө болонгууд Jocelyn болон Изабель хоёр төмөрөгч дүүсийн цайз руу очдгоо. За тэгээд цав цагаан нөмрөг өмссөн урт настай, баруун мөнх настай гэж болохоор төмөрөгч дүүс тэд нартай уулздаг. Тэгээ очиж байгаа гол шалтгаан юу гэх юм бол Себастьян хоёрыг салгах ямар нэгэн зэвсэг урлаж чадах уу гэж асуудаг. Харин төмөрөгч дүүсийн хувьд гэх юм бол за энэ боломжгүй бид нэр хийж чадахгүй. Харин Сахиусан тэнгэрийн Илд Михаил буюу Майкл Сахиусан тэнгэрийн архангел ариун илтгэл үүнийг хийх боломжтой. Тэгэд хэрвээ тэр илдийг зоосон хүн нь элтэнд зоологсон хүн нь Деважинд илүү хариалагдах бол амьд үлдэх боломжтой. Харин тамд илүү хариалагдах бол амьд үлдэх боломжгүй гэж хэлдэг байгаа. За ямар ч гэсэн бүтэхгүй хариу аваад Jocelyn Isabel хоёр эргэж ирдгээ. За ингээ эргэж ирсэн чинь мэдээж Clary байхгүй болсныг бүгдээрээ мэддэг. Тэгээ Саймон ч гэсэндээ Clary-гийн хэлснийг дамжуулнаа. Тэгээ Jocelyn Саймон маш их ууралсан чинь Isabel мэдээ Саймоныгаа өмөөрөлгүй яах вэ? Ингээ Jocelyn за би яадаг ч гэсэн энчээ байж чадахгүй маань би Люк руу явлаа гэж яваад өгдөг. За бас Jocelyn эндээс зогтож байгаа нэг шалтгаан юу вэ гэхлээр Magnus Azazel гэдэг тамийн маш хүчирхэг ханхүү гэдэг чөтгөрийг гэртээ дуудах гэж байдаг. Мэдээж Себастьян хоёрыг хэрхэн салгах вэ гэдэг аргыг асуух гэж шүү дээ. За ингээ Jocelyn яваад тэгсэн чинь Magnus манай адилхороо Azazel гэдэг маш хүчтэй чөтгөрийг пентаграмд төгжээд дууддаг байгаа. Тэгээ эренгүүтээ та нар хэрвээ өөрсдийнхөө нэг аз жаргалтай дурсамжийг надад өгөх юм бол би туслая гэж хэлэнгүүт бүгдээрээ аз жаргалтай дурсамжуудаа өгөөд тэгээ яг тусан чи Azazel хэлэхдээ тэр хоёрыг салгах ямар ч боломж байхгүй. Зүгээр л хэрвээ Себастьяныг устгамаар байгаа бол алийг л алчих. Тэгэл хоёул өгчнө гэж хэлдэг. Тэгээд ямар ч шийдэл хэлж өгдөггүй маа. Тэгсэн чинь одоо чи тэгвэл туслах юм бол буцаа гэсэн чинь Azazel ерөөсө буцдаггүй. Тэгэнгүүт нь ингээд Magnus ингээд төгжээд орхицсон. Тэгсэн чинь Azazel бүр ингээд пентаграмаасаа гарах гад улам хүчтэй болоод идэг. За тэгээ бүгдээрээ яахаа мэдгүй Magnus хөөж чадахгүй байжсэн чинь манай Саймон чинь Кайны тэмдэгтэй шүү дээ. Ингээ байжсэн чинь Magnus тэг муур байдаг аахгүй. Тэр муур нь яг пентаграмын хажуугаар явжсэн чинь Саймон муурыг аврах гад пентаграм руу орчдөг. Тэгээ муурыг пентаграмын гадагшаа шидээд тэгээ чөтгөртэй нэг пентаграмд орсон гэсэн үг шүү дээ. Тэгээ нэгэн тал тэр чөтгөртэй нэг пентаграмд орсон болвол ямар ч аврал байхгүй гэж Magnus хэлсэн байсан. Гэхдээ Саймон түүнийгээ мартаад муурыг аврах гад пентаграмд гүгээд орчихсон. Тэгсэн чинь чөтгөр яг Саймоныг алах гэж эсвэл өвдгөх гэж байтал Саймоны Кайны тэмдгийг хараад айгаад өөрөө зүхтаагаад там руугаа буцчихдаг. За ингээмэрсэн 2-2 орлоо гээд бүтлэхүү болдог. Тэгээ Саймон эцээцэд бид нэр Сахиусан тэнгэр Разелийг дуудах ёстой гэж хэлнэ. Ингээд манай Саймон, тэргүүтээ Magnus, Isabel, Алик нар Сахиусан тэнгэр Разелийг дуудахар болно. Гэхдээ хаана дуудахар болдог вэ гэх юм бол Люкийн фермийн байшин буюу одоо Люкийн заслангийн байшинд дуудахар болдог. Тэгээд нэг жижигхэн нууртай. Тэгээ нууртай газар байх ёстой учраас нуураас Сахиусан тэнгэр гарч ирэх учраас дуудахар болдог. Тэгээд одоо Сахиусан тэнгэрийг яагаад өвхлийн зэвсгүүдтэй дууддаг вэ гэхээр Сахиусан тэнгэр тэр өвхлийн зэвсэг эзэмшдэг хүнд халдаж чаддаг юм байна л да. Гэхдээ л тэднэрт аль нь ч өвхлийн зэвсэг байхгүй. Тэгээ Сахиусан тэнгэрийг дуудвал юу н алуулхан шууд ойлгомжтой. Гэхдээ Саймон тэдний нэг боломж. Саймонд Кайны тэмдэг байгаа учраас Сахиусан тэнгэр түүнийг алж чадахгүй. Тэгээ хүслийг нь биелүүлнэ гэж боддог. Гэхдээ ер нь бол тэгсэн Сахиусан тэнгэр л Сахиусан тэнгэр алчиж болно шүү дээ, тэ. За ингээ бүгдээрээ ямар тач Magnus жолоо бариад тэгээд яаж бол портлалгаар явахгүй байгаа бэ гэхлээр Саймоныг бодох хугацаа өгөхгүйд тэгээд ер нь Саймоны амийг
залиаслах шахуу сохисны дуутахаар явдгаа. Тэгээд гол зорилго нь сохисон тэнгэрээс мэдээж Себастьян Джейс хоёрыг хэрхэн салах вэ? Тэр илтийг олж өгөх боломжтой юу гэж асуух гэж байгаамаа. За энэ агуур манай Клэри юу хийж байгаа вэ гэсэн чинь Себастьян ингээд Джейси хамт нэгэн байранд амьдарч идэг. За тэр нь ямар байр вэ гэх юм бол ингээд нэг хэмжээсээс нөгөө хэмжээс рүү өөрөө шилждэг тийм байр юм байна л да. Тэгэхээр ингээс ирсэн чинь зүгээр л хаус байхгүй хоёр давхар шилэн шаттай. Тэгэнгүүт ингээд хаалганд бас хаанаа мэддэхгүй. Хаалгаар нь хаанаа хизээч олж хардаггүй заяа. За тэгсэн чинь Джейс байж идэг. Тэгээ Джейс Клэри хоёр мэдээж гой бие биентэйгээ уулзсан учраас тэврэлтэйл асууд имжин гой ялуурал байжсэн. Тэгсэн чинь Клэригийн гол зорилго нь болохоор нөгөө бүгжээрөө холбогдох штеп. Тэгээ бүгжээрөө Саймонтой холбогдох гэсэн чинь анхандаа холбогдож чадахгүй байжгаад арай гэж нэг юм Саймонтой бол бүгжээрөө ярилцаж чаддгаа. За ингээм ямарсан бүгж нь болж байгаа гэдгийг туршчихсан. За ингээ Клэри Джейс Себастьяны хувьд нэгэн зүйлийг хийдэг нь юу гэдэг вэ гэхээр Праг хотод ирсэн байдаг. Тэгээд Праг хотод ирэнгүүтээ Атмос гэд байсан шүү дээ, нөгөө зэвсэг уралдаг металл. Тэр металлыг нэгэн чөтгөрөөс авахар Праг хотын эртний эдлэлийн дэлгүүр рүү явдгаа. За Себастьян Клэрийг гэртээ үлгээх хүссэн боловч Клэри зөрүүдлсээр байгаа тэр хоёртой хамт явсан байдаг. За ингээд өвч бүрэн зэвсгээ аваад тулааны өмсгөлөө өмсөд явдаг. Тулааны өмсгөлөө Клэри өмсдөг юм. Нөгөө хоёр нь тулааны өмсгөлөө өмсөг. Клэри зүгээр л ингээ явцтай ингээ явдаг байгаа. Тэгээ нөгөө чөтгөрөөс Атмосоо хөдлөж авахгаа Себастьян 100 мөнгөн зоос гаргаж ирээд 100 зоосыг бүгдээрингийн хүний нүднээс өгсөн хүний нүднээс түүж авсан шүү. Одоо Атмосоо өгөө гэсэн нөгөө чөтгөрөл болсон хойно 8 насаа буцаад өхгүй гэж хэлдэг. За тэгэнгүүтээ чөтгөрч нь өөрийнхөө туслах байгаа чөтгөрүүдээ гаргаж ирээд манай гурлуу тайруулнаа. За Себастьяныг манай гэж хэлэхээр жоохон тиймэрхүү нэгт яах вэ ингээд одоохны нэг баг. За ингээд манай гурлуу дайран гуруулаа тулалдаж эхлэн. Тэгээд Клэри бол энэ 3 чөтгөрөг бол устгадаг заяа. Маш сайн тулаанч бол бэлтгэгдснээ харуулдаг байгаа. Джейс рүү нэг чөтгөр дайран Клэри түүнийг нь устгаад тэгээд нэг төмөр барьж бас нэг чөтгөрийг устгаад за тэгээд хамгийн гол нөгөө юмаа зарахгүйгээд гонжирсан чөтгөрийг бас ямар ч өршөөлгүйгээр устгаж чаддаг байгаа. Тэдэр чөтгөрийн хувьд болохоор одоо яг 8-аас буцахтай үжилсэн мэхлээр хэрвээ дүүгийнхээ туг усыг л өчгөн болвол би шууд өгье гэж хэлдэг. Тэнгүүс Себастьян гайхаад Джейс хизээж болохгүй гэд хэлэнгүүт Себастьян жимний дүүгийн усыг хизээж авахгүй гэж хэлээд тулж эхэлсэн байдаг байхгүй. Тэгээд энэ ч гэсэн Клэри жаахан сайн санагдсан. Себастьян Клэрийг өмөөрлөө гэж юу те сонирн байгааз. За ингээ манай бүүн чөтгөрийн цуснд бодогдчихсан 3 юм явж байгаад тэгээд нөгөө Атмосаа Клэри ширээнд орсон байгаагийн олоод тэгээд Себастьянд өгдөг. Тэгээд гуруулаа одоо тэгвэл нэгэн Атмосаа авсан юм чинь түүнийгээ тэмдэглэнэ гэж хэлдэгэ. За тэгээд нэгэн хувцсны дэлгүүрлөө ороод хувцс хулгаалаад угаалт урд нь цус мусаа арилгаад үдшилгийн даашинз өмсдөг манай Клэри. Нөгөө хоёр манд болохоор эртний загварын хослол масал өмсөд тэгээд ясан одоо Ланы суур гэдэг нэртэй шөнийн клуб руу ордгоо. Манай гур бол Чехийн Праг хотод л яваад байгаа шүү дээ. За тэгээд тэр шөнийн клуб нь болохоор эхлээд оронгууд энгийн хүмүүсийн шөнийн клуб. Тэгээд цаашаа бүр болон руу ночингууд нууц хаалга байгаа. Тэгээд тэр хаалгаар нь доошо буусан шатнууд байгаа. Тэгээд тэр доошо буусан шатнуудаар нь буунгууд бүр тамийн шөнийн клуб руу ордог заяа. Бүүн фери цусрагч хүн чинаар бүжиглээ. Дээрээс нэг юм мөнгөлөг борон тусалж идэг. Тэр нь болохоор феригийн одоо мансууруулагч бодис юм байна л да. Тэгээд Джейс түүнийг амсаад мансураа Клэри ч гэсэн түүнийг амсаад мансураа тэгээд бүгдээрээ сайхан санагдаад байж идэг. Тэгээд сайхан бүжиглээ явжсныг нь Джейс алга болсон. Себастьян гараад ирдэг. Энэ жоохон ингээд моментод нь жоохон ингээд сэртгийл юм заяа. Ингээл Клэри ингээл энэ яг Джейс байна гэж бодвол яг тэргээл хайрлах гал гэсэн чинь Себастьян зогсож идэг. За айгүй юугүй. Тэгээ Себастьян Клэрийг дагуулж чингуудаа
Хоёлаа Валентины хүүхдүүд чи Валентины охин чиний зүрх сэтгэлийн хаа нэгтээ харанхуй байгаа гэж Клэрид хэлдэг байгаа. За ингэжсэн Джейс хурж ирээд Клэрийг авч явдаг. За Себастьян ч гэсэндээ өөртөө яваад өгнө. За Себастьяны хувьд бол иж эдийн ордны Хүлэг Баатар Мэлорнтэй уулзаа тохиролцоо игээ байждаг. Тэгээд ер нь бол феричүүдийг өөрийнхөө талд бол элсүүлж идэг гэж ойлгож болно. За хамгийн нэг аимшигтай зүйл болдон Клэри Джейс хоёр тийм агуу байгаа хгүй. Тэр агуу төв хэсэгтээ нөгөө нэг клуб нь байгаа. Тэгээд цаашаа явангууд агууны жишгэн шин тасалгаанууд байгаа. Тэнгүүд нэг тасалгааны хөшгтэй. Тэгээд Джейс Клэрийг тэр хөшгтэй тасалгаа руу дагуулж оронгуудаа үнсэлцээд бүр яг ингээд Клэрийг амар эзэмдээд унтах гэж байтал Клэри дээр нэг юм сонин бүлийн юм тусдаг хгүй. Тэгээд Клэрийг гайхаад дэше харсан чинь тэр агууны тааснаас хүний цогцыг шаганаас нь доош нь оруулаад дүүжилсэн. Одоо тэр цогцны гэрэл шиг абжуур шиг дүүжлэгдсэн. Тэг хинжээнээс нь цус тусалж идэг. Тэг Клэри айгаад ойрлоо. Тэгээ зүхтаагаад гараа авчихсан. Тэг Джейс болохоор зүгээрээ Клэри энэ юу ч бишээ гэд жоохон салираад идэв. Уг нь бол Джейс иймэрхүү юм дургуй штэ. Яг л ч хөнөө Себастьянтай нэг болчихсон болохоор тэг Клэрид болохоор зүгээрээ ч ерөөсө тоох хэрэггүй гэж хэлдэг. За ингээд ер нь бол амар үзэгдлүүд тэр шинийн клубт болдог л доо. Нэг цусрагч нэг хүнийг бүр ингээд цусын баг байхгүй болноос хорж марцсан. Ер нь жоох аюугүй заяа. За ингээд маргааш өглөө сэрсэн. За тэгсэн чинь Джейс хажууд нь унчдаг. Тэг Клэри босонгуудаа усанд ороод шинэ хувцас салжимсаа доошоо буусан чинь Себастьян нэг галтгооны хан баахгүй тэр ханны зүгээр хаалга шиг болгоод тэр ханаар зүгээр гарын яваад өгдөг. Тэнгүүд нь Клэри Себастьяныг дахаар шиднэ. Тэгээ бас нэг сонин онцгой зүйл болсон нөгөө өчтөр шүнэн шоодж явж байгаа Клэри бүгжээ алга болгоцсон. Фэри бүгжээ алга болгоцсон. Тэгвэл бүгжөө гэртээ хайхын оронд зүгээр л Себастьяныг дагаавчдаг бас сонь зөө. Би тэрэн дээр жоохон гайхсан. Тэгээд 90 тарны ажаад исэн чинь Парист ирсэн байдаг. Энэ байр нь ингээд иш тишээ нүгэл идэг байр ихгүй юу? Тэгээ Парист ирсэн. Тэгээд Себастьяны араас Клэри баг гүөх шахам дагаад тэгээ явж исэн чинь нэг хашаа руу ороод ирдэг. Тэгээд тэр хашаанд нь доошо буусан шаттай нэг юм байгууламж байдаг. Тэгээ Клэри доошо буугаалсан чинь өөрийнх нь ертөнцийн одоо дуу чимээ алга болоод баг там руу орж байгаа юм шиг санагддаг. Тэгсэн чинь хэд хэдэн чөтгөрүүд нэг өрөөнд суудсан хов бадж идэг. Себастьян бол аав шигээл хөнгөнгүүд Себастьяны аав биднийг боолчилдаг байсан бол Себастьян биднэртэй найзлахаар шийдсэн мэдсэн гэл янз бүр юм барил. Тэг Клэри за ер нь эвгүй газар ингээ буцаад зүхтаагаад явжсэн чинь араас нөгөө чөтгөрүүд нь хөгөөд Клэри чөтгөрүүдийг ихэнхийн хүлийн тастаад толгой молгоогийн сүхээр тас цохиж мохоод байжсэн. Тэгсэн чинь нэг чөтгөрийнх нь цус нь Клэрийг түрээд Клэрийг хордуулцдаг. За энэ Клэр яг үхтгийн даван дээр Себастьян гарч ирээд чөтгөрүүдийг устгаад тэгээд Клэрийг тэврээд зугтдаг байгаа. Зугтах жоо гарын авдаг байгаа. Тэгээд Себастьяны хувьд бол тэр чөтгөрүүдийн эзэн чөтгөрийг нь бол алччихсан ирж байсан байлээ. Тийм учраас араас нь дахиад чөтгөрүүд хөөгөөгүй. За ингээд Себастьян Клэрийг стилигээрээ имжлээд нэг сандал дээр хөвтүүлээд байж идэг. За тэгээд тэр хоёр Клэрийг жоохон сэхэнгүүт нь Парисын нэгэн шоколадаараа алдартай, халуун шоколадаараа алдартай газар очиод хоёул халуун шоколад уугаад ярилцгаа. Тэгээд Клэрийг өвдөх юм бол жоохон мэдээлэлтэй болж байгаа. За Моргенштерн гэдэг овг нь болохоор Швейцараас гаралтай овг юм байна. Фэрчайлд нь болохоор Англиас гаралтай овг юм байна. Тэгээд ер нь бол энэ үедээ бол Себастьян амар гой ганган дэжүүл залуу шиг надад санагддаг заяа. Ер нь гайгүй залуу юм шүү дээ гэж боддог. Жохон чөтгөрийн цастай болохоос гэж бодогддог. Тэгээ яадаг ч байсан Клэрид бол хайртай юм байна гэж бодсон. За гэртээ ирсэн чи Джейс байж идэг. Тэгээ Джейс жохон тэр хэрэг хардаж мартаал тэгээл тэгдэг. Нэр гэртээ явах замдаа Клэри Себастьян хоёр нэг газар руу ордог нь Магдалина гэдэг төмөр ихч байдаг. Тэр нь болохоор Валентины талд үйлчилж байгаад Клаус хөөгцөн байдаг. Тэгээд
Себастьян Магдалинад нөгөө нэг чөтгөрөөс авсан атмасаа өгөнгүүтээ миний тушаалыг биелүүлж өгөөрэй, хариуд нь мөнгө өгнө гэж хэлнэ. За ингээд түрүүн хэлсэнчлэн гэртээ эргэж ирдэгэ. За ингээд Клэрийг өвдөх юм бол тодорхой ингээ мэдээлэлтэй болж чадаагүй. Гэхдээ нэг зэвсгийн өрөөлөөн явж ордог. Тэгээд Себастьян, Джейс хоёр бол хоорондоо бэлтгэл хийж байгааг нь бол хаардаг. За тэгж жагаад баг зэрэг зүйлсүүдийг бол Клэрийг мэдэж явна. Ямар тач атмосфер бол ямар нэгэн зүйл хийлгэж байгаа юм байна. За тэгээд дэлхийн ертөнцийг ер нь аврах үйл ажиллагаа гэж Клэрид бол ойлголдог. За Клэри Джейс хоёр төсгийн өрөөнөөс гараад Клэрийн өрөөнд ороод Джейс Клэрийг үнсгээл унтгаал байжсан. Манай өрөөл ер нь бол ерөөсөө унтаагүй байгаа заяа. Зүгээр унтгаал эхлэх жаал ерөөсөө болдоггүй. Клэрийг өвдөх юм бол Джейс биш гэдэг утгаараа ерөөсөө унтахыг хүсдэггүй маа. Тэгээ би ерөөс хүсэхгүй байна гэсэн чи Джейс жоо хуурлаад тэгсэн ч гэсэн Клэрийг гарахад яваад өгдөг. Тэг Клэрийн унтчихэдэг. Тэг унтж байгаа гинт сэрсэн чинь Джейс Себастьянтай жоохон маргалдаад идэв. Тэг Клэрийг гайхаад юу болоод байгаа юм болоо гэжсэн чинь Джейс би Клэрийтэй уулзлаа гэд оронгууд Себастьян Клэр унтж байгаа ш гэсэн тэр хамаагүй би зүр унчааг нь харна гэд. Тэгээд Джейс Клэр рүү хүрсэн чинь маш танил харцтай болчихсон. Урдны Джейс нь хүрээд ирсэн байгаа Клэрийг шууд мэддэг. Тэгээд Джейс чимэг байгаарай гэд би эргээд түр зур хэмдэ орсон гэдэг. За яагаад гэсэн бэ гэсэн чинь нөгөө Магдалина гэд төмөрөгчээсэн шүү дээ. Тэр их чинь атмосфер үхлийн аяг хийсэн юм байна. За тэгмүү тэр үхлийн аяг дээр өмнө нь бол сахис нэнгэрийн цус сүдрийн ангууч болох хүний цусыг холиод хүмүүс тулгаа сүдрийн ангуучийг бүтээжсэн бол одоо тэр үхлийн аяг дээр лилит чөтгөрийн цус болон Себастьяны цусыг хийнгүүтээ харанхуйлагдагсад гэдэг айрмыг бүтээгч байгаа гэдэг төлөвлөгөөг Джейс Клэрид хэлдэгэ. За тэгэнгүүтээ одоо би ингээд төр зур өөрийнхөө байна. За яагаад би өөрийнхөө байх болсон бэ гэсэн чинь Себастьян Джейс тушаал өгсөн Магдалинаас үхлийн аяг авангуудаа мөнгө өгөх оронд түүнийг алж хороо гэж хэлдэг. Тэгээд Себастьяны хувьд юм бол нэг ийм түүх ярьжсэн байхгүй юу? Эртээр эднийг хаа маш говь зэсгэлэнтэй цагийг нэгэн урлаачаар хийлгэнгүүтээ тэр урлаачаа алчихсан. Ягдвал дахиж ийм цаг хийлэхгүй тулд гэж ярьжсэн. Тэрэн шигээ үхлийн аягийг Магдалинагаар хэлэнгүүтээ түүнийгээ Джейсээр алуулж идэгэ. Тэгээд Джейс шууд мэдээж алын штэ утга гаргаж алангууд Магдалина атмосын үүргмүүдийг Джейс рүү цацсан. Джейс буруу хардаг. Тэнгүүтээ Магдалина атмосфер хийсэн утгаар Джейсийн цээжин тушаанаа нөгөө Лилитийн рүүнэ байсан тэр хэсэг рүү дүүрсэн чинь Джейс өөрийн хэв байдалд ороод тэгээд юу хийснэ ухаараа байцны Магдалина өгчихсэн юм байна. Тэг ямар тач үхлийн аяг аваад ирээд хүрээд ирсэн. Тэг Клэрид хэлэхтэй болохоор би одоо чимэг ахын тус руу очлоо гэж хэлдэг. Тэг Клэр явуулахыг хүсдэггүй. Яагаад гэх юм бол Джейсийг шууд алчих юм бол Себастьяныг алахаар учраас зүгээр л клуб болол Джейсийг бол шууд алчна гэж үзэж байгаа байхгүй юу? Сүдрийн ангуучтай өвхөл гэдэг бол тийм чухал зүйл биш. Бараг л гавья байгуулж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ бусдыг аврахын тулд амиа залааслаад Себастьянтай хамт өгч байна. Тэгэхээр Клав Джейсийг шууд ална гэдгийг Клэр мэдчихсэн учраас Джейсийг явуулахгүй гэж хэлдэг. Тэгээ Джейс бол чи нүхлийн аягаар юу хийж болохыг мэдэхгүй байна. Би заавал буцаж хэвэндээ орохоос өмнө буцах ёстой гэж хэлдэг. За ингээд нөгөө нууц хаалгаар гараад зүхтаах гэсэн чинь Клэри Джонатан Моргенштерн гэж дууддаг. Тэгсэн чинь гинт Себастьян үсрээд буугаад ирнэ. Бүр айгүй хурдтай заяачлаа. Тэгээд Джейсийн цээжиндээ рүүнэ тэмдэг зурдаг. Тэр нь болохоор одоо эдгэх рүүнэ байгаа. Тэгээд Джейсийн нөгөө нэг Лилитийн төр шархацсан байсан рүүнэ нь эргээд идэгж идэг. За яагаад Джейс ингээд цээж рүү утгалуулад байхад Себастьян бас утгалуулаагүй, Себастьян бас юу ч мэдээгүй байсан бэ гэх юм бол ариун утга байсан учраас Себастьянд юу ч мэдэгдээгүй юм байна л да. За ингээд Джейс Клэрид хэлдэг чи юу болох ч мэдгүй байна. Чи намайг ингэсэнд орол бараг хүүсэн дээр байсан юм а гэж хэлээд тэгэд нөгөө нэг шархан нэгдрэнгүүд эргээд нөгөө нэг Себастьяны Джейс болж хуурнаа. За тэгэнгүүтээ Себастьян Джейс за чи юу хийхээ мэдчихэж байгаас тэгэнгүүт нь би мэднэ гэж хэлээд Джейс яваад өгнө. Тэгээд тэд нар бол одоо Ирландд ирсэн байгаа. За
Себастьяны хувьд гэмэл Кларитэй хойлохна үлдчихэж байгаа. Тэнгүүтээ Кларид нэг улаан даашин өгөөд бидний ээж маш чухал ёслолууд дээр аав нь зориулж энэ даашинзыг өмсдөг байсан. За чи ч гэсэндээ ёслол зориулж энэ даашинзыг өмсөө гэж хэлдэг. Тэг Клари нөгөө даашинзыг аваад Джесси өрөөлөө орж байгаа. Тэгтээ өмсгүйгээр нууцаар гараад Себастьяны өрөөлөө ордог. Себастьян бол нэг давхар шүглдээд зогсож идэг. Алтгаан талыг юм хийгээд идэв. Себастьяны өрөөлөө ороод ингээд тэмдэглэлийн дэвтрийг үтсэн чи миний үдсгэлэн гэсэн нэг тийм зүйл бичсэн заяагүй санаа. Тэгсэн чинь Себастьяны орны хажуудлын шүүгэнд Кларигийн бүгд ядгаа. Тэг Клари бүгдөрөөшөө Саймонтой холбогдоод бүх төлөвлөгөөнүүдийг Саймонд хэлдэг. За энэ үед Саймон юу хийжсэн бэ гэсэн чинь нөгөө Розел сахисан тэнгэрийг дуудаад тэгсэн чинь Саймон Кайны тэмдэгтэй болохоор Розел алж чадахгүй. Тэгээ Саймонд хүснийг нөгдөг. Тэр нь болохоор Михаил буюу Майкл сахисан тэнгэрийн архангел ариун илдэгаа. За энийг бол Себастьян зааж алах хэрэгтэй гэж хэлдэг. За ингээд Саймон ямарсан илдийг авчихсан байхад Клари Саймонтой холбогдоод тэгээд Клари бүх төлөвөө хэлдэг байгаа. Тэгээ өнөө орой шөнө дунд 12 цагт Ирландийн зэлүүд газар нэгэн ёслол үйлдэх гэж байгаа. Тэгээ Себастьяны талд бол 40-50 сүдрийн онгочууд байгаа. Тэгээд тэр өхлийн тэр аягнаас уугаад бүгдээрээ харанхуй сүдрийн онгоч болж хувир Себастьян армаа байгуулах гэж байгаа. Тэгээ бид нэг зогсоох хэрэгтэй гэдгийг хэлдэг байгаа. Тэгээ Саймон ч гэсэндээ ариун үлдийн талаар Кларид хэлдэг. За ингэ байдсан чинь Клари гинт холбогдохоо юу ч ярих болчдөг. Ингэ тасарчдаг. Саймон айс сандраа байдсан. Тэгтээ самын амарчсан Клариг сонсон бүх мэдээлэл бусдаа хэлээд тэг бүгдээрээ бэлтгэлээ хангаад тэгээ яг портал хаалгаар Кларигийн хэлсэн газар руу очих чийдэг. Гэтэ дөрүүлэхний мэдээж очих боломжгүй. Тийм учраас Люкийн сүрэгтэй хамт очдог байгаа. За ингэ байдсан чинь Клари яагаад гинт алга болсон бэ гэсэн чинь Себастьян хурж ирээд тэг Клари гайхаа байдсан чинь яг үнийг хэлэхэд шидэт хатан, Феригийн хатан чамд албарын бүгжийг үлдээсэн штэ. Тэгээд Саймон хоёрын хоорондоо ярьжсэн бүх зүйлсийг дундаас нь сонсч исэн. Тэгээд би энэ бүгжээр дамжуулаад бас шидэт хатантай ярьдгаа гэж хэлдэг. Тэнгүүт нь Клари шидэт хатан тэгвэл тэр ариун үлдийг сахиусан тэнгэрээс авсныг мэдсэн мэ. Тэ энийгээ Себастьянд хэлж магадгүй. Гэтэ энийг хэзээ ч Себастьянд мэдэгдэж болохгүй гингүүтээ нөгөө бүгжийг үүрүүлээд дэвслээд эвтлээчтэй. Тэгээ Себастьян гайхаад байж гутан Клари Себастьяны стилийг хулгайлаад доошо буугаад нөгөө хаалга болдог хан дээр очиод нэг рүүнээ тэмдэг зурдаг. Тэгээ Себастьян хурж ирээд Клариг шууд ингээд заандаад хан ман руу савдаг байхгүй. Тэгээ манай хоёр нилээ ноцолтноо. Тэгээд Клариг бүр ингээд шилэн ширээн дээр цохой Клари чинь бөөн шилэн дунд цус нүжтэйгээ хутгалдаа. Тэгсэн чинь Себастьян хамгийн зөвүүн нь Клариг хүчнэгчээдэг. Дөө минь хайрт минь чи надад хайртай гэж хэлээч. Надаа энгийн хүмүүсийн тэр генетик ген ямар ч хамаагүй дээр үед Клеопатрач гэсэн дүүтэйгээ гэрлэж байсан. Тэр чи бид хоёр гэрлэх болно. Чи бид хоёр Валентины өгтөд чи бид хоёр ертөнцийг захирна гэд Клариг үнсээд яг хүчнэгчсэн аа. Клари цохиж мохоод эсэргүүцээд ямарсан байлдээ. За тэгэнгүүт ингээд Клари бүр яагаад Себастьяныг дийлэхгүй штэ. Тэгвэл Себастьян Кларид хэлэхдээ за чи наад цус нүжээ арилгаад тэгээ миний өгсөн дэр даашинзыг өмсөдөр явуулахгүй цаг болох чинь хойлоо газарлага явъя гэж хэлдэг. Тэгээ Клари яах чаргагүй болоод угаал хөрөндө ороод өгсөн даашинзыг өмсөд угаал дурны хальтмалт цусаа арилгасан болоод гараад ирнэ. Тэгээд ерэн жоохон муухайгаас тий яг тийм чөтгөрлөг oh my gosh яаж төрсөн дүү гэж бодож амарлаасаа төгөрлөх хүчин дэгчээдэг байна тий. Ямарсан зогсон болж. Тэгээ ингээ Клари ингээд Себастьян гарч ирдэг. Тэгсэн чинь ард нь нөгөө нэг гайхамшигтай байшин юу ч хөө болоод үнсэн товрог болчихдгийг. Тэгээ Себастьян гайхаад харсан чинь Клари инээгээд би үүнийг хийсэн юм аа. Би тэр хан дээр үнэ зурсан. Чи бодохдоо гүйцээж зураагүй онгойлогч рүүнэ гэж бодсон. Гэхдээ энэ бол тийм байгаагүй. Энэ бол энэ байшинг хүмүүс гараад хаалгасны дараа нураах, байхгүй болгох, устгах рүүнэ байсан юм а гэж хэлдэг. За ингэ Себастьян Клари ямар тач Джейс руу очноо. Нэг юм уулархаг чулуутай газар ахгүй. Джейс лагаар нэг юм чулуун дээр ингээд зогсчихсон. Тэгээ тойроод бахан сүдрийн онгочод
хүрээлчихсэн. Тэгэл бах юм ярьж идгийн бид нэр шинэ ертөнцийг бүтээн нэний төрэ гэл. За ингээд Себастьян өхлийн аягийг гаргаж ирээ Лилитийг дууддаг. Тэгээ рүүний зураад Лилитийг дуудангуудаа Лилит цусаа тэр өхлийн аян тусаангууд Себастьян ч гэсэн тусаагаад тэгээд анхны турших хүнээр Аматисыг сонгодог. Аматисыг болохоор Идрисээс хулгаалаад авчирсан байдаг. За тэгэнгүүтээ Аматис хүчээр тэр өхлийн аягнаас уулангууд юу болдог вэ гэхлээр Аматис шууд Себастьянд ямар ч эсэргүүцэлгүйгээр зүтгэж эхэлдэг маш хэрцгий харгас болог өөрөөр хэлбэл өмнөх Аматис ниймсэн үхсэн гэсэн үг. Тэгэхээр маш гайхдаг. Тэгээд бусад сүдрийн онгоцсон бүгдээрээ аягнаас хүртдэг. За ингээд Себастьян эцэст нь тэр аягнаас Клэрид уулгах гээд хүчлээ байжсэн чинь манай хэд дайраад ороод ирнэ. Манай аалыг номсон моргсон бүх нөгөө харанхуй болсон сүдрийн онгоцыг харваад л за тэгээдсэн чинь Аматис бас Магнусыг гимтийг аждаг. Тэгээ Магнус бол гимтчихсэн. Тэгээ Изабель Магнусын дэргэд байж байгаа. Тэгсэн чинь Саймоны хувьд гэх юм бол тэр олон шууг андуунд явсаар байгаа дараа Клэритэй уулзаад нөгөө ариун хэлтийг Клэри дамжуулна. За тэгээ Клэри тэр ариун хэлтийг аваад Себастьян руу очиод дүүрэх хэвээр байсан боловч замд нь Джесс гараад ирдэг. Тэгээ Джесс гарч ирэнгүүтээ Клэриг шууд бариад хөдлөхгүй. Тэнгүүд Клэри тэр ил дээрээ Джессийг дүр ачдаг. Тэнгүүд Себастьян орилоод тэгээ марчсан Себастьян зүхтаачдیں۔ Себастьяны бүх нөгөө хувиргасан баг ихэнх сүдрийн онгоцт нь өгчихсөн. Тэгээд Джесс бас үхгээд байж идэг. Тэгээ Джесс өвдөх бол бөөн гал болоод биеэр нь бөөн гал гүгээд тэгээ нөгөө нэг илд нь уусаад бүр алга болсон. Тэг яг хуу тэр л нь болохоор буцаад нөгөө хайлын илд болоод очиж байгаа юм байлээ л те. Тэгэхээр өвдөх юм бол ингээд бүр шоконд орсон. Би юу хийж вэ? Хайртай үнэ алчлаа гэж бодсон. Гэтэ ямар ч тач Джессийн төлөө гэж боддог. Тэг Джесс болохоор тэ чи ингэсэн орууламаг хүлцэн дээрээс юм да гэж хэлсэн штэ. Тэгин Жослин хурж ирээ Клэрид нөхөн одоо ингээд явуулаа өгчихсэн байна гэж хэлдэг. Тэгээд Клэри үхээгүй үхээсгүй штэ хэрвээ Диважинд илүү хамааралтай махмал амьд үлдэж болно гэж хэлээ эцтэй гэд Клэри бараг уйлах шахам байж идэг. Тэгсэн чинь Джесс зүрхэн цохилж идэг. За ингээд хэд хоногийн дараа хүрээлэн дээр үйл явдал гардаг. Тэгээд Джесс ингээд хүрээлэн дээр сэрчгсэн. Тэгээд чимэг охин тусал Джессийг тусгаарлажсан. Тэгээд нүг ариун гал гэж зүйл байгаа. Тэр Архангелийн элдэн дотор байсан ариун гал нь Джесс дотор хоримтлагдчихсан байдаг. Тэгээд Джесс бол ерөн галт хүн болчихсон. Джесс хүрх юм бол баг шатаж өгөхөр Джесс 90 дөрний баг шатаах гээд байдаг тийм хүн болчихсон байдаг. Тэгээд Клэри хурж Джесстэй уулздаг. Тэгсэн чинь Джесс Клэри баг үнсэлж чаддгүй. Тэрвэрлэж чаддгүй. Яа гэх юм бол ариун гал Клэрийг шатаачин шүү дээ. Тэг манай хоёр жоохон аадгүй эхлээд би мэдээ дурлаа л гоё хамт байх гэсэн чинь ах トゥ болчихсон. Тэг ах トゥ биш гэдгээ мэдээ баярлаа байжсэн чинь Джесс Лилитийн иргэшээлд орчихсон. За ингээд ариг Лилитийн иргэшээлээс саллаа, Себастьяны иргэшээлээс саллаа гэж байжсэн чинь ариун галтай болчихсон. Тэг би биндээ бараг хүрч чаддгүй жоохон хайгаад гэж байждаг. Энэ ариун галыг хэрхэн биенээсээ гаргахаа мэдгүй, хэрхэн удирдахаа мэдгүй. Гэхдээ хамгийн гол асуудал нь энэ ариун гал зөвхөн Себастьяныг алах зэвсэг гэдгийг бол хүн болгон мэдчихэдэг. Тэгээд Себастьяны хувьд гэх юм бол хамгийн сүүлд нэг зүйл хийгээд энэ номонд дуустдаг. Юу гэдэг гэхээр хүрээлэнгийн номын сангийн голд нь нэгэн илгээмж илгээсэн байдаг. Тэрэн дээрээ би очиж явнаа гэсэн байдаг. Тэгээд тэр илгээмжтэй хамт юу ирсэн байдаг вэ гэхээр сахиусан тэнгэрийн хос далавч бүр ингээд таслаад авчихсан ойлгомжтой мөгөөр сасан харагдчихэдэг. Тэгээ бүх чимэг ахын тусууд тэгээд Марис тэрийг хараад бүр яхаа мэдгүй шоконд ороод дуустдаг. Сахиусан тэнгэр бол тэдний гол хүч байтал тэрийг нь ирэмдэглээд тэднэр лөө явуулчихсан. Би очиж явнаа гэд энэхүү алдуулсан сэдий хот ном маань дуустдаг байгаа. За ингээд номыг маань анхааралтай сонссонд маш их баярлалаа. Тэгээд дараагийн буюу хамгийн сүүлийн цувралаар уулзтлаа. Цуврал буюу Ариун галын хот номоор уулзтлаа. Төр баяртай баярлаа.